За, ерөнхийдөө ихэнх асуултуудын маань хариултууд бас өмнөх гишүүдийн асуултуудаар давхцаад явчлаа. Жишээлх юм бол одоо яг энэ төлөвлөгдөж яригдж байгаа татварын багц хуулийн нөлөөллийг бас оруулсан байгаа болов мөн түнчлэн одоо яг энэ төсөвт нөлөөлөхгүйгээр санхүүжилтийн их усүрүүдийг ашиглах боломж гаргах энэ тал дээр бас нөлөөллүүд нь тусаад орсон болов гэсэн ямар ч тусгай явцсан байгаа юм байна. Мөн түнчлэн яг энэ төсөв батлах үед одоо өнгөрсөн төсөв 25 оны төсөв батлах үеэр бол төсвийн хүрээний мэдээллийг өөрчилж ирсэн. Тэгэхээр одоо энэ жил ийм давтагдахгүй байхаа гэдэг хүлээлттэй байгаа. Тэгээ энэ утгаараа бас нэг асуудлыг тодруулаад асуучмаар байна. За, гадаад худалдааны урсгал тэмцэл дээр бид нэр ерөнхийдөө алдагдaltaа гараад байна. Тэн дээр ер нь бол нэлээд асуудал үүсэт байсныг бол ойлгож байгаа. Одоо энэ танилцуулга дээр бичсэнчлэн Монгол улсын гадаад худалдааны тэмцэл 26-аас 28 онд дунджаар 3.2 орчим тэрбум $, ашигтай байх төлөвтэй байна гэсэн байна. Тэгэхээр энэ дээр нөлөөлж байгаа нөлөөллүүдээс нэг тодруулж асуух юм бол нэгдүгээрт ер нь бол алт олборлтыг дэмжих арга хэмжээнүүд хэрэгжих учраас одоо алт тушаалт болон олборлолт нэмэгдэнэ гэсэн байна. Тэгэхээр энэ дээр ямар бодлого, ямар хөтөлбөрүүд байгаа юм болоо энэ талаар мэдээлэл өгөөч. Мөн энэ ч хөдөө аж ахуй болон боловсруулах салбарын үйлдвэрлэлийн өсөлтийн нөлөөгөөр ноолуур, арьс шир, малын мах зэрэг уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт дунджаар 10 орчим хувиар өсгөхөр байна гэж байгаа. Тэгвэл энэ өсөлтийг хийх боломжтой тэр үйлдвэрүүд төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтийг одоо яг энэ төлөвлөгтөө ямар санхүүжилтийн их үүсвэрээр төлөвлөсөн байгаа вэ? Нөгөө гадаад зээлэг эсвэл төр хувийн хөвшлийн түншлэл гэдгээр төлөвлөсөн байдаг. Нөгөө яг энэ санхүүжилт маань шийдэгдэхгүй байх, хууль эрх зүйн орчин бүрдэхгүй байх ийм нөхцөл байдлууд үүсэх юм биш үз гэдэг хоёр дахь асуулт байна. 3 дугаарт болохоор мөн энэ ч 2026-наас бүтээн байгуулалт шинээр эхлэх зис хайгуулуулах үйлдвэр, гангийн үйлдвэр, нүүрс химийн цогцлбор зэрэг том төслүүдийн бүтээн байгуулалтын нөлөөгөөр импортын өсөлт дунджаар 8 орчим хувьд хадгалагдахаар байна гэж байна. Тэгэхээр яг энэ үйлдвэрүүдийг барих санхүүжилтийн их үүсвэрийг бас яг яаж харж байгаа вэ? Нөгөө өмнө нь тохиолдож исэн асуудлууд буюу нөгөө төсөвдөө баригдаад бид нар энийг ашиглалтанд оруулж чадахгүй юм уу, хэрэгжүүлж чадахгүй асуудал үүсэх юм биш үсттэй. Тэгвэл энэ нөгөө гадаад худалдааны урсгал тэмцэлд нөлөөлөл үүсэх үү гэдэг ийм асуултуудыг асуумаар байна. За, эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга Эдшийн Батхөө 4-р энэ дэр. За, уян хишиг гишүүний асуултанд хариулъя. Тэгээ алтны экспорттой холбоотой биднес энэ төсвийн хүрээний мэдээлэл дээр тооцож байгаа энэ алтны экспортыг нэмэгдүүлэх гэдэг нь бол төсвийн орлого гэхээсээ илүү нэг гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх үр нөлөө их өндөртэй. Тэгээд одоо яригдж байгаа зарим алт 3-гийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх. Тэгээд бас тодорхой орд газрыг бол одоо Баян хөндийн алтны орд дээр 2.4 тонны нэмэлт олборлолт 26 онд хийгдэнэ гэсэн тооцоо байгаа юм байна. Тэгээ алт 3 хөтөлбөрийн нөлөөллөөр 27-аас 28 онд 24 тонн алтыг гаргая гэсэн тийм зорилт гэж хэлж болно. За, улсын түрүүнд дурдсан томоохон төслүүдийг бол нөгөө төслийн санхүүжилтийн загвар нь өөр байгаа. Жишээ нь таны дурдсан тэр нүүрс химийн цогцлбор, кокс химийн цогцлбор, алт боловсруулах үйлдвэр, зис боловсруулах үйлдвэр гэдэг төслүүд маань Эрдэнэс Монгол дээр нөгөө байгаа ордууд, байгаа үйлдвэрүүдийнхээ нөөц бололцоог түшиглээд үнэлгээ хийгээд тэжүү судалгааг хийгээд явж байгаа. Энэ тэжүү судалгаа дээр бас нөгөө эдийн засгийн хэрэгжүүлэх боломж гэдэг агуулгаараа санхүүжилтийн төрлүүд, санхүүжилтийн өртөг хугацаа, эргэж төлөх хугацаа гэдэг эдийн засгийн үр ашигын тооцоонд бас давхар гарч ирнэ. За, одоо байгаа мэдээлэлээр бол төсвөө санхүүжүүлэх биш, тухайн одоо төрийн өмчт компани өөрийнх нь болцоо тодорхой төдөн хувь, дээр нь нэмээд гадаадын шууд хөрөнгө оруулалтын санхүүжилтээр хэрэгжүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй явж байгаа юм билээ. Эдгээр төслүүдийг идэвхжүүлэхийн тулд бас тодорхой ажлын хэсгүүдийг засгийн газрын түвшинд гаргаад сайднаар ахлаад тодорхой төрийн өмчт компаниудаас нь оролцоод бэлтгэл ажлыг хангаад явж байгаа. За, уян гişиг гишүүн тодруулжсоё. Яг гоо эдгээрийг яагаад тодруулж тухайлан асуугаад байгаа юм бэ гэхээр бид нар яг нөгөө гүйцэтгэлүүдтэй хилэлцсэн. Тэгэхээр яг энэ гүйцэтгэл дээр бол төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан дээр бол яг төсвийн бус их усүрээр санхүүжих төслүүд дээр санхүүжилтийнхаа их усүрийг ерөөсөө босгож чадахгүй байх.
тэн дээр одоо төр үеийн хвшлэр хийн гэсэн ажлууд хийгдэхгүй байх ийм нөхцөл байдлууд их өндөр үүссэн байсан учраас эднэрийг одоо энэ төсөл хөтөлбөрүүд цаашдаа яг энэ санхүүжилтийн их үүсвэрүүд нь шийдэгдэж явах юмаа гэдэг энэ баталгаа одоо яг энийг хэрэгжих боломжийг үсэн хангаж ажиллахгүй бол мэдээж энэ бол нарийн яг төсвөө ярьж байгаа биш. Нөгөө талаасаа бас яг төсөл хөтөлбөрүүдэд бас наривчилж ярьж байгаа биш. Тэрийг ойлгож байгаа. Гэхдээ яг энэ төсвийн хүрээний мэдэгдлээ тухайн төсөв батлагдах болгондоо бас өөрчилж явмааргүй байгаа юм. Тэгэхээр энийг бас илүү баталгаа За цэндийн сандаг өчрөгшөө асуулт сууя.